За тэгээд Монгол DeFi компани гүйцэтгэх захирал инх төвшин маань орж ирэхэд бэлэн болсон байна. Таныг студид орж байна. За сайн байна уу та? Өглөөний мэндийг баг үдийн мэндийг хүргэе. Баг. За таны ажил давгүй үсттэй. Давгүй. За сайхан чихвчээ зөөгөөд микрофоноо өөртөө ортуулаад. За болж байна. Болж байна. За одоо бол хэдүүлээ чинь бас өмнө нь ярилцаж байсан. Тэ өнөөдөр бол бас илүү өөр олон сэдвийн хүрээнд ярилцсан хаа гэж найдаж байна. Бидний өнөөдөр ярилцах сэдв бол stable coin-ыг Монгол хэрэглээ нэвтрүүлэх давуу тал болон хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг хүргэнэ гэсэн маа. За тэгээд юуны өмнө танд өглөөний мэндийг дахин хүргэе. Тэгээд ажил нь сайн биддээ өглөө хэрхэн яаж эхлүүлв? За та бүхэнд бас өглөөний мэнд хүргэе. Өглөө тэгэл ерөөхдөө хурал цуглаан гэж эхэллээ. Тэгээд stable coin-ы талаар ер нь энэ технологи маань давуу тал тэгээд одоо Монголд авчрах үр ашиг гэх юм уу тэр талаас нь таацтай ярилцъя гэж бодсон. Тэгэхээр stable coin гэж ер нь яг юу гэлээд байна вэ? Яг үндсэн ойлголтыг бас өгөөч. Окей, stable coin гэхлээр ерөөхдөө зөвхөн блокчейн дээр суурилсан нэг төрлийн криптовалют. Гол нь нөгөө энэний маань арай бусад юу гэдэг биткойн ч гэдэг юм уу арткойн ч гэдэг юм уу тэрнээс илүү арай ялгаатай тал нь болохоор нөгөө стейбл буюу ингээд хөрөнгийнхөө одоо үнэ тогтвортой барьдаг тогтвортой coin. Яг нь тэрэн дээр ингээд би сая нэг 5 дахь өдөр нэг хуралцуулсан. Тэрэн дээр бас манайхаа ярьж илээ stable coin гэдэг юу гэдэг одоо монголоор орчуулаад тогтвортой зоос гэж орчуулах уу гэд тэгэнгүүт ерөөхдөө яг стандарт нэршлэн stable coin гэдгээр явах гэж байгаа юм билэ. Тэгээд ерөөхдөө одоо нэг төгрөгтэй тэнцвэл яг л нэг төгрөгөөр л ингээд дүнлэгдээд явж идэг янз бүрийн тийм дэшээ доошоо одоо үнэ нүс нь буурна гэсэн байхгүй илүү хэрэглээтэл руугаа одоо чинь биткойн бусад юмнуудыг болохоор хүмүүс илүү юу гэж хараад байдаг ч хөрөнгө оруулалт хэрэгсэл үүндээ одоо ашиг болдог stable coin маань болохоор яг тийм биш зөвхөн нөгөө яг үнэ барьдаг илүү блокчейн технологийн нөгөө давуу талуудыг юун дээрээ ашиглаад ямар нэг гүйлгээ, ямар нэг төлбөр, одоо ямар нэг тооцоонд ашиглах боломжтой. Stable coin нь болохоор мөнгө л гэсэн үг юм биш үү? Нэгдээ тэнцэн тэгээд өмчөө нэг аргамдсан гэж ярих гэсэн шүү дээ. Тийм. Яг ер нь бол тийм. Тэгээд одоо нэг stable coin яг анх яг бидгүй одоо би бол сүүлийн үед л stable coin сонсдог болчиход байгаа. Тэгээд stable coin хаанаас анх яаж үүсээд ярьдаг болчихв. Тэ. Анх яаж нэвтэрч. Яг энэ маань бас харцсангуу шин төлбөрийн жахаа ерөнхийдөө криптовалют. Би буруу санааг бол 2014 оноос нэг анх нэрийг санахгүй нэг криптовалют гарч ирсэн. Түүний дараагаар одоо нөгөө яг дэлхий дээр хамгийн их түгээмэл ашиглагддаг USD Tether гэдэг одоо яг долларын аргамцсан stable coin 15 онд гарсан баг. Түүнээс хойш ерөөхдөө ингээд stable coin илүү хэрэглэн нэвтрээд бас яг нөгөө шинэ юм дээр чинь ингээ хүмүүс яг яаж ашиглахаа мэдэхгүй эсвэл яг ер нь яаж ашиглахаа мэдэхгүй явж байгаад тэгээд энэ маань илүү нөгөө яг 21 оны яг нэг криптовалютын бүүн болсон. Тухайн үед ингээд илүү бүр нөгөө олон нийтэд хэрэглэгдэж эхлэе. Түүний дараа хоёр дахь stable coin-ы том компани USD Circle гэдэг над USDC гэдэг бас яг долларын stable coin гараад ерөөхдөө түүнийхээ дараа шилжүүлээд байгаа ерөөхдөө жишээ нь манайх Монгол DeFi компани Mont гэдэг Монгол төгрөгийн stable coin гаргасан. Аюун дэлхийд дахинд еврогийнх Солонгос вон дээрээс нь одоо ер нь ингээд дэлхийн олон улсууд бүгдээр ингээд stable coin-ыг гаргаад туршаад зарим нь бүр илүү хэрэглээнд нэвтрээд явж байгаа. Монгол улсын хувьд ямар төвшөнд явж байгаа вэ? Монгол улсад хизэнээс орж ирсэн бэ? Тийм тэр мэдээллийг. Монголд болохоор Монголын анхны stable coin-ыг болохоор манайх Монгол DeFi Montor гаргаж ирсэн. Түүний дараа яг бас хэдэн төслүүд гарч ирсэн. Одоо яг идэвхтэй төсөл бараг байхгүй баг.
Яг би тэгтээ бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Бус газруудын хувьд бол Монгол дижитал төгрөг гэж нэг гарсан. Эмен би бас нэрийг санахгүй бас нэг ер нь 2 3 төсөл бол хэрэгжээ явж исэн. Тэгээд одоохондоо бол сөрөггүй л байна. Тэгэнгүүт Монголын хувьд болохоор энэ жил арай нэг шинэлэг зүйл байгаа нь болохоор Монгол банк нөгөө 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй стейбл койныг ерөнхийдөө судална, дэмжинэ. Тэгээд болол одоо хэрэглээнд оруулж гэдэг юм уу? Яг тийм чиглэлээр мөнгөний бодлогын төслөө улсын хурал дөрвөн барьсан. Энэ маань ерөнхийдөө нөгөө нэг талаас бидний хувьд бас айгүй дэмжвчтэй сайн зүйл болж байгаа. Ягаад тэгэхээр яг одоо крипто валютын хувьд болохоор виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хууль гэдэг хуулийн дагуу крипто валютуудыг ерөнхийдөө зохицуулдаг. Тэр маань болохоор яг тийм тэр койн тэр крипто валют одоо чинь крипто валютууд бас нэг дотроо баг зэргийн төрлөөттэй байгаа. Тэгэнгүүт тэрийг ерөнхийдөө бүгдийг ингээд нэг том юмыг базаад ятсан. Тэгэнгүүт стейбл койн гэдэг маань бас нэг арай өөр зохицуулж шаардлагатай. Одоо жишээ нь төгрөгийнхөө бид нар юугаа барихын тулд яг төгрөгтөө тэнцүү гэдгээ барихын тулд банк одоо ямар нэг хадгаламжинд яг гаргасан койнтойгоо тэнцүү мөнгийг хадгалж идэг баталгаа олгож. Тэгэхээр одоо юу гэдэг ямар нэг байдлаар ингээд манай койныг одоо манай стейбл койныг ингээ хүмүүс аваад ашиглаа явхад дараа нь асуудал үүсгээд энэ байна гэд мөнгөний ингээд шууд гаргаад өгч нөгөөндөө. Тэнцүү явж байгаа юм ч тийм. Тэр үднээсээ ерөөхдөө ингээд нэг баг зэрэг өөр тийм зохицуултын журам гэх юм уу, хууль гэх юм уу шаардлагатай байдаг. Үүнийг ерөөхдөө ингээд хараад манай Монгол банкныхаа ерөөхдөө дэмжиж ажиллаж байна гэж ойлгож байгаа. Галтай. Stable coin-ы давуу тал гэхээр за блокчейн дээр одоо суурилсан бас нэг coin-ы төрөл байх нь. За мөн stable гэхээр илүү юм доктортой байх нь. Мөнгө одоо төгрөгтөө ингээд дүүц хүйц гэж ойлгож болох нь өөр ямар давуу талууд stable coin дээр байх боломжтой вэ гэж харж байгаа stable coin маань болохоор нөгөө яг блокчейн гэдгээрээ ямар нэг тийм дундын зууч байхгүй. Одоо жишээ нь хэдүүлээ банкнаас мөнгө шилжүүлэхэд өөр банк руу болж юу гэдэг Монгол банкаар дамждаг ч гэдэг юм уу те. Тэр маань ерөөхдөө ингээд зардал болоод нэмэгдээ явчихдаг. Та мэдж байгаа л нөгөө банк орнуудын төлбөрийн шимтгэл 240 зарим банк дээр 300 авах төлөөд яваад байдаг штэ. Энэ маань ерөөхдөө нөгөө ингээд банкуд тэд үтцээ сайжруулахын тулд хөрөнгө оруулалт хийцэн. Түүний төлбөрийг ерөөхдөө төлж байгаа. Stable coin буюу нөгөө блокчейн технологи маань болохоор ямар нэг дундын зууч байхгүйгээр яг блокчейн дээр явчих гэж байгаа. Тэгээд шууд одоо шимтгэлээ тэр гүйлгийг баталгаажуулж байгаа одоо хүнд нь өгчдөг. Тэгэхээр нөгөө зардал маш их буурна, хамаагүй буурна. Жишээ нь бид нар яг нэг түрүү 7 хоногт нэг судалгаа хийж үтсэн. Судалгаан дээр маань болохоор гүйлгээний шимтгэл 1.9 төгрөг. Одоо 90 мөнгө. Тэгэнгүүт нөгөө талд нь банк орны гүйлгээ маань болохоор 240 төгрөг. Тийм шүү дээ, нэлээд өндөр шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр бас ингээд нэлээд бууруулад явах боломжтой. Нөгөө талд нь stable coin-ыг олон улсад жишээ нь ашиглаж байгаа жишээнүүд гэх юм бол одоо юу гэдэг их дүнтэй гүйлгээнүүдийг хоорондоо settlement их байдлаар ашиглаж байна. Тэгээд тий одоо байгууллагууд жишээ нь банкуд хоорондоо ингээд их дүнтэй гүйлгээгээ заавал тийм юугаар биш яг блокчейн технологиороо явж байгаа жишээ нь JP Morgan-ගේ банк болохоор JPM coin-гээ гаргацсан. Үүнийг болохоор ерөнхийдөө дотроо эсвэл өөрсдийнхөө харилцагчийн хооронд жишээ нь одоо юу гэдэг дэги тэрбум доллар шилжүүллээ намнаар өгөөд энийг болохоор яг блокчейн дээр хөтлөө явчихж гин гэсэн үг. Нөгөө бас нэг жишээ маань болохоор одоо яг олон улсын гүйлгээнд янз бүрийн технологиуд байгаа. Жишээ нь нэг талд нь одоо дэги энэчнээс сая төгрөг явуулаад намнаа Америкт үлээхэд одоо яг түнтэй тэнцэх дүнгээр доллар тасруугаад авчна. Үүнийг болохоор яг цааталт нь
стейбл койноор ингээд одоо яг хэрэгжүүлж байгаа санхүүгийн байгууллагууд нь хоорондоо ханшаа тохироод ингээд нэг баг процесс бол авчиж байгаа гэсэн үг. Иймэрхүү байдлаар ашиглаж байгаа. Тэнгүүт нөгөө Swift-ийн нэг жишээ байсан шүү дээ. Ингээ 2-7 ондог, 3-7 ондог тийшнээ айгүй өндөр зардалтай байдаг ч гэдэм үү. Энийг бас ерөнхийдөө халах бах. Сая 0.9 төгрөг гээд 90 мөнгө тий. Нэлийн шилжүүлгийн хувьд бол нэлийн гой боломж юм шүү дээ. Тэгээ манай бизнесийн байгууллагууд ч өөрсдөө нэг хэрэглэгчийн персона гэж ерөнхий гаргадаг шүү дээ. Тэгэхээр одоо би зүгээр stable coin дээр хэрэглэгч ямар хэрэглэгч нар төлөх үү хэрэглэх бол гэсэн зүйлээс ярил. Яг stable coin маань одоо нэг бидний юу гэдэг одоо яг юм крипто валютатай ажиллаж байгаа компанийн хувьд ч гэдэг юм уу нэг зорилго алсын хараа байх хэрэгтэй. Тэр маань одоо юу гэдэг хүмүүс болохоор блокчейн, криптовалют гэд бодонгууд нэг тийм айгүй түүхтэй. Ингээд нэг бүр айгүй сайн технологи мэддэг хүн. Технологи мэддэг хүн л мэдэх хэрэгтэй юм шиг ойлгогдоод байдаг. Тэгэхээр бидний нөгөө одоо зорилго маань болохоор илүү үнийгээ яг жирийн одоо хүн ашиглахад одоо яг бэлэн ямар хялбар болох тийм зорилготой. Одоогоор бол баг зэрэг яг тэр ойлголт бас сайрлаагүй. Технологийн талаас нь зарим талаараа бол бас жоохон дутууд үлмэг юмнууд байгаа. Үүнийг бид нэр ерөнхийдөө seamless гэж ярьдаг. Одоо ямар ч хооронд нь тийм залгаа зааг байхгүйгээр хүн ингээд төгрөг шилжүүлэнгүүт яг цааталт нь бол нөгөө stable coin-ороо яг блокчейн гүйлгэн хийгдээд тэгээд нөгөө хүнийхээ дансанд ороод нөгөө хүн маань төгрөг шиг ингээд хэрэглээд төгрөг болгоод аваад явцдаг. Иймэрхүү байдлаар stable coin-ыг шийднэ гэж бодож байна. Одоогор stable энэ дээр тэгтээ нэг тийм тодруулах гэх юм уу? Нийлээс таах. Ерөнхийдөө stable coin-тай орох нэг 3 төрлийн ойлголт байгаа даа. Нэгдүгürt stable coin маань яг өөрөө хоёрдугаарт CBDC гээд төв банкны цахим мөнгө нөгөө Central Bank Digital Currency гээд энийг ерөөхдөө нөгөө төв банкуд гаргадаг. Тэнгүүт гуравт дахь нь болохоор tokenized deposit гээд. Тэнгүүт CBDC-ийн хувьд болохоор хятадууд жишээ нь сүүлд туршсан. Америкууд нэлээд судалж агаад бас болохгүй юм байна гэж болчихсон. Энэ маань илүү ерөөхдөө том нөгөө их дүнгээр гүйлгэнүүд нь хийгддэг. Тэгээд банк байгууллагууд хоорондоо ч юм уу банкуд хоорондоо ашигладаг болчихж байгаа. Гэхдээ нөгөө CBDC-ийн хувьд давуу тал, сул тал гэх юм бол юу гэдэг сул тал нь одоо нөгөө яг бүх гүйлгээ, бүх юмыг ингээд төв банк хяндаг боллоо гэхлээр бас нөгөө Америкууд одоо чинь Трамп ерөнхийлөгч бол ийм байж болохгүй гэд яриад байгаа. Тэгэнгүүт нөгөө талд нөгөө tokenized deposit буюу одоо токенжуулсан орлого гэх юм уу? Ерөнхийдөө ингээд нөгөө компани харилцагчдын одоо үлдэгдэл нь ингээд токен байдлаараа банкныхаа дансан дээр байршдаг. Энийг болохоор яг банкуд их боломжтой байгаа. Stable coin маань болохоор банкуд биш яг хөв одоо банк биш байгууллагууд санхүүгийн тэгэнгүүтээ яг retail буюу юун дээр жирийн иргэд ашиглах боломжтой. Тийм 3 ойлголт байгаад байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө stable coin маань тэгэхээр ерөнхийдөө яг энгийн хэрэглээнд юу гэдэг өдөр тутмын хэрэглээнд ашиглах боломжтой гэсэн үг. Тийм байна. Тэгвэл stable coin одоо манай Монгол улсын хувьд хэрэглэгчдэд хүрэхийн тулд хэрхэн туршиж судалгаа хийж байгаа? Яг одоогоор ерөнхий чиглэл гарцсан нөгөө бидний хувьд болохоор ингээд бас яг хууль журмын яг ойлгомжтой юм байхгүй болохоор зарим зүйл дээр болж stable coin-ыг ашиглаж чаддгүй ч юм уу. Эсвэл нэг баг зэрэг имигээд байдаг байсан. Одоо ингээд журам юмнууд маань илүү одоо ойлгомжтой тодорхой болоод ирчихээр илүү яг амьдрал дээр юу гэдэг шууд худалдаа авалт гүйлгээ ингээд зөвшөөрөгдөж байгаа талбарууд дээр нь ерөөхдөө яваад эхэлчих болоо. Одоогор бол ерөөхдөө зөвхөн нэг криптовалют худалдаж авах арилжаа их дээр нь яг stable coin гэдгээрээ яг ашиглагдаад явж байгаа. Гэхдээ танай байгууллагаас бол арилжаанд орсон гэж ойлгож байна зү? Тий, яг ерөөхдөө тий.
ашиглагдаад явж байгаа. Гэхдээ яг одоо зах зээлийн хувьд одоо юу гэдгийг ингээд өдөр тутмын хэрэглээнд бол хараахан яг нэвтэрч чадаагүй. Одоо ерөөхдөө ингээд нөгөө үе таалга нэгдээд ашиглагдах болж байгаа боломжтой болж байгаа. Ирээдүйн ер нь stable coin Монголд ирээдүйн хэрхэн яаж харагдж байгаа вэ? Магадгүй 1 жил 2 жилийн дараа ч юм уу тий харьцангуй бас ингээд өргөн болох бах л та. Тэгэх болов. Ягаад тэгэхээр нөгөө бизнесийн байгууллагуудын маань нөгөө яг гол зорилго нь ч юм уу ашиг олох. Тэгэхээр одоо нөгөө түрүү ярьжсэн шимтгэлээс ахуулаад тэд үнэтэй одоо айгүй үнэтэй дэд бүтц шаардлагагүй үнэтэй сервер ашиглах шаардлагагүй болчихно. Тэгэхээр нөгөө бизнесийн байгууллагууд бас stable coin руу илүү шилжээд ерөөхдөө ингээд нөгөө бүр олуулаа юм хийж ижил айгүй өргөн тарна тийм болохоор олон одоо stable coin-ууд магадгүй шинээр гарч ирээд тэгээд ингээд одоо яг хэрэглэгчдийн амьдралыг хэлбэрчилсэн бас төрөвчөнд нь ээлтэй тийм шийдлүүд гарч ирээд ерөөхдөө илүү өргөн хүрээнд тарах болол гэж бодож байна. Хэлгүй яах вэ? Тэгээд та бол өрт нь бас манай нэвтрүүлгээр орж исэн. Тэгээд тэр үедээ бас компанийн талаар танилцуулж исэн. Гэхдээ магадгүй өнөөдөр бас шинэ үзэгчд маань байж магадгүй. Тэгэхээр Монгол DeFi компанийн бас үйл ажиллагааныхаа талаар үзэгчдэд дахиад нэг удаа бас сонирхуулаад танилцуулвал гэж бодлоо. Яг Монгол DeFi компани маань 2021 онд байгуулагдчихсан. Ерөнхийдөө криптовалютын судалгаа одоо програм хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг. Тэгээд Монт гээд Монгол дээр буюу одоо Монгол төгрөгийн аргамтсан стейблкойныг 21 онд гаргаад ерөнхийдөө энэ чиглэлээр нэлээд олон ажлуудыг явж байгаа. Тэгээд яг Монгол төгрөгийн одоо Монт гээд стейблкойн маань болохоор жоохон техник юу багт гэхдээ нэг тийм 4 чейн дээр гарсан байдаг. 4 сүлжээн дээр гарсан байдаг. Binance Smart Chain, Polygon, тэгээд Solana, Ethereum гээд. Тэгээ ерөнхийдөө ингээд нэг олон сүлжээн дээр гардаг маань болохоор нэг талаасаа аюулгүй байдал, хоёр талаа нөгөө талаасаа бас ингээд нэг хэрэглэгчтэй илүү сонголтыг өгдөг. Ерөнхийдөө нэг товчондоо бол иймэрхүү. Компанигаа. Та бүгдийн бас алсын хараа, алсын зорилго бас юу байгаа вэ? Ялангуяа энэ stable coin дээр ямар одоо зорилготой алсын хараатай явж байгаа вэ? Яг нөгөө түрүү ярьжсэн нэгдүгürt нөгөө ингээ хэрэглэгчдийнхээ одоо яг зан төлөвийг шинжлэх гэх юм уу илүү одоо энэ технологиг олон нийтэд нээлттэй олон нийтэд илүү ашиглахад хүртээмжтэй болох тийм зорилготой. Та сая бас яран дундаа ярьж байгаа л одоо крипто ч гэдэг юм уу тийм эсвэл одоо ингээл блокчейн дээр суурьсан одоо янз бүрийн койнууд байна. Энэ бол бас ингээл техникийн хувьд эсвэл энэ IT чиглэлд эсвэл энэ эдийн засгийн талдаа ингээл илүү мэдрэмжтэй маш юм хол хараад байна л да залуучууд. Тэгэхээр ер нь бас яг эхэлж байгаа хүмүүст ямар зүйлийг зөвлөх бол крипто зах зээл рүү орох гээд сонирхож байгаа хүмүүс бас маш их байгаа хэл та. Яг бүгд тэгэл судалгаагаа сайн хийх хэрэгтэй крипто тийм ингээд энэ чинь ямар нэг байдлаар одоо цаана нөгөө мөнгөн дүн яригдчихл байгаа бол нэгдүгээр сайн судалгаагаа хийгээд жишээ яг энэ дээр нөгөө нэг жишээ хэлэхэд анх манай нөгөө стейблкойн гарч хахад ингээд хүмүүс амар их аваад идэх байхгүй юу. Тэгээ ингээд бид нар гайхаад яагаад байгаа юм бол тэгээ үжсэн чинь нэг хүн юугаар Facebook чатаар орчихсон. Ингээ танаа койноос авчлаа. Танах ингээ хизээ өсөх юм бэ? Би ингээ тэрийг хүлээгээд байна гэд бичээдээ. Тэнгүүт нөгөө яг stable coin гэдэг яг үндсэн концептоо мэддэггүй. Яг сайн судалгаа хийгээгүй. Тэгээ ингээд нэг coin авчаад өсөхийг хүлээгээд байдаг. Гэх мэтчлэн жишээ бас байдаг. Тэгэхээр нөгөө ерөөхдөө яг судалгаагаа сайн хийгээд яг мэдээлэлтэй байх хэрэгтэй болох. Тэгэхээр stable coin-ийн ер нь сул тал, давуу тал бол маш одоо өргөн хэмжээнд хэрэгжилж болох нь байна. За дээр нь одоо яг л төгрөг шиг, мөнгө шиг одоо үндсэнийг stable буюу одоо юм доктортой байдлыг өгөх нь. Гэхдээ эрсдэл бас байгаа. Эрсдэл нь бас юундаа байх боломжтой юм болоо. Магадгүй одоо валютын ханшны уналт ч гэдэм үү тий. Одоо альва зүйл нөлөөлөх болов. Яг бидний хувьд жишээ нь одоо өөрснийхөө хадгалж байгаа бид нар нөгөө ингээ яг гаргацсан байгаа stable coin-тойгоо тэнцүү дүнгээр нөгөө талд нь банкн дээр хадгаламж байршуулсан. Тэгэнгүүт
юу гэдэг магадгүй банк маань бас эрсдэлд орвол яах вэ гэд явчихлаа. Тэрнээс биш их тийм айхтар одоо юу гэдэг ханшийн савлгаач гэдэг юм уу тийм эрсдэл байхгүй болохоор харьцангуй аюулгүй сейф тийм. Тэгээд одоо шинэ юугаараа магадгүй Монгол банкн дээр хадгаламж шийдэг. Монгол банкн дээр ерөөхдөө нөгөө баталгаагаа байршуулдаг гэх мэтчлэнгийн бас нэлээд сонирхолтой өөрчлөлтүүд бол орж байгаа юм байлээ. Тэгэхээр илүү тэр талаас нь бас аюулгүй болж байгаа. Бүр хамаагүй лөө. Тийм биш шүү тий. Стейблкойн ер нь даваа тал нэг юм байна уу? Даваа тал их тий. Тэгээд бит хоёрын магадгүй асуугаагүй таны бас студид орж ирээд хэлхийг хүссэн зүйлс байвал хэлж болно. Ярьслага маань ерөөхдөө цаг өндөрлөж байна. За намайг ингээд хүлээ авч сонирхолтой ярилцлага өрнөс тааштай баярлаа. Яг технологи талаас нь бодвол бас аюу их даваа талууд олгож байгаа болохоор одоо битгий бас ингээд нөгөө үзэгчд маань юм блокчейн крипто гэхээр ингээд цухтаадаг ч юм уу жоохон зайгаа барьдаг биш илүү сайн сонирхоод судлаад үзвэл бас аюу олон даваа талууд байгаа. Тэр талаас нь хараа л гэж хэлээ да. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд таны ирээд ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Стейблкойнд нас амжилт хүсье. Тийг нэ. За баярлалаа.